Нэг амьсгаар. Зөөцгөн манай хаан ойрд бичлэг оруулж чадсангүй. Учир нь бандуулсан. Strike ах уу, too big bang ах уу гэхээр бангийн лавлаа да. Бас яах вэ? Асууж байгаа нь яамаа да гэл. Ер нь дахиад бандуулах юм бол ер нь энэ цувралыга болид ээ. За тэгээд цувралууд руугаа орцгоё. Хэлбэр хувирагчд буюу хүн ч Афганистаны утаагаар дүүрсэн тулааны талбарт түүх эхэлдэг. Яг энэ үед Америкийн нэгдсэн улсын цэргийг нээнд онцгой төрлийн цэргүүд гарч ирсэн байдаг. Эдгээр цэргүүд үнэрлэх, сонсох, харах мэдрэмж өндөртэй. Мөн биеийн булчинлаг төдийгүй хүн ч болж хувирдаг тул эдгээр цэргүүдийг хэлбэр өөрчлөгчд гэж нэрлэдэг байв. Декер бол тэдний хамгийн чадварлаг нэгэн. Декер нэгэн өдөр нүцгэн хөлөөрөө өөрийн ангийн цэргүүдийг удирдан явдаг. Яг энэ үед Декер гинэт зогсож толгоогоо арагш гидэлгэн гүнзгий амьсгаа авч хариу үйлдэл үзүүлэхээс өмнө ботолт болж байгааг ойлгодог. Гэтэл буундуу хүчтэй гарч сум түүний гоёыг хүчтэй сэлбэдэг. Харин түүний анги нь түүний өвдөлтийг үл харгалзан дайралтаас зайлсхийхийн тулд танкны ард нуугддаг. Декер өвдөлтөд үл тоон газраас босоход түүний нүд одоо хүрэл өнгөтэй болсон бөгөөд өндөр томруулдаг шилээр харж байгаа мэтлээ. Бүх зүйлийг тодорхой харах боломжтой болдог. Дайсны давталгаа үргэлжилсээр байсан ч Декер ирж буй сумнаас хурдан эргэлдэж бултаж, радиого гаргаж, буу гарсан чиглэлд үндэслэн дайсны байршлыг тогтоож, нөхцдөө байршлын талаар үнэн зөв мэдээлэл өгдөг. Байршлыг авсан хэд гал нээж мэдээж өндөр давуу эрхтэйгээр ялалт байгуулдаг. Декер газраас босоход түүний гимцэн хөлн хэлбэр өөрчлөгчийн нөхөн төлжих чадварын ачаар бараг бүрэн эдгэрсэн бөгөөд хэлбэр өөрчлөгчдийн ачаар цэргийнхэн маш их амжилтанд хүрч аюулыг зайлуулж бараг л аюулгүй болгож байдаг. Гэсэн хэдиж тэдний оруулсан хувь нэмрийг үл харгалзан хэлбэр өөрчлөгчд айрамд сайнаар хүлээн зөвшөөрөгддөггүй. Эдийн хоолны үеэр бусдаасаа өөр байсныхаа төлөө үргэлжил гадуурхагддаг. Ширээний нэг гишүүн Декер болон түүний хамтрагчид хэлбэр өөрчлөгчд энд хооллож болохгүй гэж хэлдэг. Учир нь та нар бол энгийн хүмүүс биш ээ гэж бүр анхааруулдаг. Декер аль хэдийн ийм явдал тассан тул толгоогоо доош харуулan хоолоо үргэлжлүүлэн идэж байсан ч нэгэн Ахмад цэрэг дахиад л Декер болон түүний найзыг та нар бол зүгээр л сайхан сэтгэлтэй нохоо цэргүүдээ гэж доромжилсан байдлаар дуудаж нөхцөл байдлыг улам хурцдагсан бөгөөд түүний нүд нь яг л мангас руу харж байгаа мэт жигшил зэвүүцлэр дүүрсэн байв. Декерийн хамтрагч мөн л хэлбэрээ өөрчлөгч. Цаашид тэсгэ болсон тул хурц соёогоо ил гаргаж ууртайгаар түүн рүү ширцдэг. Ахмад түүнийг хуурж магадгүй гэж айж байсан учраас цэргүүдэд дагуулan тэндээс босон явдаг. Үдийн цааны дараа Декер болон түүний хамтрагч дасгал хийхээр бэлтгэлийн талбар руу явдаг. Түүний хамтрагч энгийн хүн дийлхэргүй штангийг амархан өргөнгөө Декертэй ярилцаж тэрээр энэ газарт дургүй гэдгээ илэрхийлдэг. Энэ анги, энэ цэрэг бидний ачаар ялалт байгуулж байгаа хэдий ч биднийг огт хүндэлдэггүй, байнга л доромжилдоо гэдэг. Декер инээмсэглээд бид эх орныхоо төлөө л тулдаж байгаа. Энэ бол бидний ганц амьд явах шалтгаан гэж хэлдэг. Ийхүү ярилцаж байх үеэр нэгэн офицер гарч ирээд Декерийн хамтрагчид баазын хажууд барьлах өндөрлөг газар руу явах шинэ даалгавар өгдөг. Ингээд тэд биендээ инженеэр баяртай гэж хэлдэг ч энэ нь сүүлийнх гэдгийг хинэн ч мэдсэнгүй. Декер тэр орой хүчтэй буун дугаар сэрээд чимээ гарсан чиглэл рүү харав. Тэр нь хамтрагчийнх нь байрлаж байсан өндөрлөг газар төдийгүй тэнд нь дэлбэрэлт болж байгааг мэдээд муу совин татан тэр даруул офицероос тусламж үзүүлэх зөвшөөрөл хүсдэг. Декер яарангуйж хатан зохионууд руу өсөрч төмөр хаалгыг даван хуаран руу ордог. Харин тэнд нь хаа сайгүй аимшигтай зогцснууд түүнийг хүлээж байдаг. Энэ нь түүнд яг л там шиг санагдсан бөгөөд эдгээр цэргүүд буудуулсны улмаас үхээгүй байв. Цогцснуудыг ажиглахад л бүх шарх нь хурц зүйлээр шархтуулсан, эсвэл бүр уруулж тастуулсан мэт харагдаж байдаг. Декер тэр дундаас хамтрагчийнхаа цогцыг ч мөн адил болдог. Тэрээр олон тооны шарх авч аль хэдийн амьсгал хураасан байдаг. Декер толгоогоо хамтрагчийнхаа духанд нааж гүнээр гашууддаг. Маргааш өглөөрөө Декер өрөөндөө бодолтой живэн сум.
Тэрээр саяхны үйл явдлуудыг сайдаар эргцүүлэн бодоод гинэд алуурчна нь тэдний адил хэлбэрээ өөрчлөгч байх ёстойг ойлгов. Зөвхөн хэлбэрээ өөрчлөгч л өөр хэлбэрээ өөрчлөгчийг алж чадна. Мөн тэрээр өөрийнхтэйгээ адил танил үнэрийг хэргийн газраас мэдэрсэн байв. Дараагийн өдөр Деккер ойролцоох хотод альчлахад зэвсэгт цэргийг хараад нутгийн иргэд гэр гэрлүүгөө орцгоож гарч ирэхээс айж байдаг. Тэр үед Деккер хэргийн газрахта танил үнэрийг мэдэрч эргэн харахад нэгэн хөгшин ир сарвчлан суудаг. Тэд хоорондоо яг л ойлголцож буй мэт бие биенийг мэдэрдэгч Деккер бусдаа хөгшин ирийг хэн болохыг тэр үед илчилдэггүй. Учир нь өөрийн арга барилаар шийдмээр байгаа нь тэр л дээ. Тэр орой Деккер цэргийн хуарангаас ганцаараа гарч дайсны үнэрийг даган сарны гэрэлд ууланд гарч ирэв. Өдрийн цагаар харсан хөгшин уулын оргилд хэдийн гарчсан хүлээж байсан бөгөөд хөгшин хамтрагчийн шошгыг Деккер лөө өдөн хатгсан байдалтай шийддэг. Хөгшин тулаанд бэлдэж үс хурц хумсан нургасаар хүн чон болж хувирдаг. Деккер ч мөдөл хувирах гэж байх үед өөр нэгэн хүн ч хаанаас ч түн рүү давталснаар тэд газарт эргэлдэн тулдаж цөхрөнгөө барсан Деккер чулуу аван түүний толгой руу зөгтөг. Ингэснээр түүнд боломж гарч Деккер уулын орой дээр гарч арьсаа хуулж хурдан хувирдаг. Залуу хүн ч үүнийг анзаарч Деккер лүү дайрч Деккер дээр үсрэн гардаг. Хөгшин хүч чадал суулж тулаанд мөн адил нэгддэг. Деккер мэдээж тоогоор цөөн байсан бөгөөд залууч нь гарнаас нь махны хэсгийг хаздаг. Деккерийн бие өвдөлж шархтайж зогсохгүй тулалдаж тэрээр үхэдхийн үнэв. Энэ үед залуу хүн ч хөгшин ирийн анхааруулгыг үл тоон Деккерийг гүйцэхээр түүн рүү давталдаг. Энэ үед Деккер үгсэн мэт дөр үзүүлсэн байсан бөгөөд Деккер гинэд босч ирэн түүнийг багалзуурдан газар тунгааж хоолонд нь хурц шүдэ шигтгэн залуу хүн чоны амийг тасалдаг. Үүнийг харсан Ахмад архирч Деккер лүү дайрч тэд хадан цохоноос өнхрөлдөн ундаг. Босч ирэхэд хөгшин ир түүнийг хурц умсаараа сийчиж түүн дээр мордон түүний шархсан гарын дээр нь дардаг. Энэ үед Деккер түүнийг зохин газар тунган түүний өөрийнх нь гарыг хугалж хоолойг нь багалзуурдан толгойг нь хадснаар амийг нь тасалдаг. Ингэснээр тэр хамтрагчийнхаа өшөөг авч чаддаг. Маргааш Деккер хуарангийн хаалгаар орж ирэх үед түүний шархсан бие нь бүх хүмүүсийг цочирдуулж мэдээж өмнөх шөнөөр юу болсныг хинч мэдэхгүй шүү дээ. Ингээд нөхөн түлжих чадварынхаа ачаар Деккер эдгэрснийхээ дараа хамтрагчийнхаа зогц руу төхөж очиод нүүрэнд нь хурч үрд санах гэж байгаа мэт үнэрлэв. Энэ үед түүний офицер олон юм ярьж эхлэх үед энэ удаа Деккер өөрийн шошгыг тастаж аваад офицерын өмнө шидээд хамтрагчийнхаа цогцыг өргөн аван хуарангаас гарснаар энэхүү түүх маань дуусдаг. Helping Hand. Энэ үйл явдал сансрын нисгэгч Александрия сансрын хөлгөө удирдан сансрын станцаас гарч хэмэл дагуулын хэвийн засварын шалгалт хийхээр очиж байдаг. Тэрээр зорьсон газартаа хөрөнгүүтэй сансрын хувцас өмсөж хаалга онгойлгон хиймэл дагуул руу хөвж эхэлдэг. Ингээд шалгалт хийж байх үед түүний ард нь хурцтай эргэлдэн ирж буй нэгэн болт Александр руу хурцтай чиглэн ирж түүний хүчил төрөгчийн савыг ондог. Ингээд хүчил төрөгчийн сав цоорсны улмаас тэрээр хүчил төрөгч хурдан алдаж эхэлдэг. Хүчил төрөгчийн агаар алдсаар Александра сансрын хөлөг болон хиймэл дагуул хоёроос айжмаар холдож эхэлдэг. Тэрээр болтон цохигдох мөчөд тэрэлтэд бууга алдсан төдийгүй гар хүрэх боломжгүй зайд хөвсөн байв. Сансрын костюмын дотор анхааруулга дуурч Александра хажуугийн цорхойг бүглэх гэж оролцсон ч хөдлөх боломжгүй болсон байдаг. Түүнд ойр байгаа ямар ч объект байхгүй. Хинч түүнийг татаж чадахгүй сансрын хоосон зайд хөвж эхэлдэг. Мөн эхний мөргөлдөөний улмаас түүний сансрын нисгэгч хөдөлгөөрөөд ажиллагаа болсон. Тэрээр нөхцөл байдлын ноцтойг ойлгон сансрын станц руу тусламжийн сигнал илгээхийн тулд бүх хүчээ шавхан оролцдог. Төвөөс хариу ирдэгч аврах баг ирэхэд 58 минут шаардлагатай гэж хэлдэг. Гэтэл түүний хүчил төрөгчийн агаар ердөө 14 минут л үлдсэн гэж анхааруулж байдаг. Түүний зүгээс ерөнхийдөө бол хүлээх боломж огт байхгүй. Тэрээр аврах багийг хүлээж дэсгүй орилж сүүлдээ тэмцэлтгээ болж хувь тавилангаа хүлээн зөвшөөрч ямар ч зориггүй сансрын удамд хөвж эхэлдэг. Тэрээр цөхөрсөндөө бүр ухаан алдсан байдаг. Гэвч удалгүй чанга тохиоллоор сэрэхэд түүний савнд байгаа хүчил төрөгч ердөө 2 минут л хангалттай гэж анхааруулж байдаг. Тэрээр цаг руугааныг хараад нүдэн ансан боловч дотор нь нэг амьдрах хүслийн гэлба гинэд асав бололтой
хөдөлгүүр ажиллагаа болсон ч яагаад өөрөө хөдөлгөөнийг бий болгож болохгүй юм гэж бодов. Энэ үед Александра цагаа хурдан тайлж гартаа бэхэлгээ хийв. Дараа нь тэр сансрын бэлигээ тайлж аваад гараа агааргүй хоосон зайн хүүтэнд ил гаргав. Мэдээж сансрын агааргүй хүүтнээс болж гар нь шууд хөхөрж улааж хөлдөж эхэлдэг. Тэрээр өвдөлтийг тэсэж хөдөлгөөний чиглэл үнцгийг бодолцсон хиймэл дагуул руу харсан зүг рүү бэлийг бүх хүчээрээ шидэв. Тэгснээр хөдөлгөөний урвлаас үүссэн хүчээр түүнийг хиймэл дагуул руу чиглүүлв. Александра амжилттай боллоо гэж боддогч түүний цорын ганц ажиллагаатай нь хиймэл дагуулыг барьж чадаагүй тул эсрэг чиглэлд улам холцдог. Анхааруулах дохио өвхөн хатан дугаарсаар хүчил төрөгч бараг дуусч байв. Түүнд амьдрах хүсэл гинэд дахин төрж Александра хөлдсөн цусгүй гарлууга нэг хараад зориг орон гар амьд байхаас илүү үн цэнтэй гэж юу гэж өөрөөсөө асуув. Бодол нэгэнд бууж тэр зоригтой мөчөд үүнийг таслав. Өвдөлт маш их байсан ч амьд үлдхэн түүнд сонголт үлдээгээгүй бөгөөд тэр үүнийг хийсэн. Түүний гарны мөчний хэлтэрхий сансарт дарахж Александра энэ бол түүний сүүлчийн боломж гэдгийг мэдэж байсан тул байрлалаа тохируулв. Таслагдсан гараа шийдсэний дараа хариу үйлдэл үзүүлэх хүч түүнийг эргүүлдэг. Өрн солигдож Александра сансрын хөлөг дотроо суугаа бөгөөд түүний нүд цусны дутагдлаас болж улааж амьсгал нь хүндэрсэн чи эргэн станц руугаа тайлан өгч тэрээр сансрын станцад тасарсан гараа зузаан болтоор орогоод хөлөг онгоцонд аюулгүй буцаж ирснээ мэдгдснээр энэхүү түүх маань дуусдаг. За тэгээ манайхаа яг л байгаагаар нь л ярьж байгаа шүү. Ямар ч миний үзэл бодол үнцэг байхгүй. Дахиад одоо бан авчихгүй л байлгүй дээ л гэж бодсон да. За тэгээ ерөнхийдөө одооноос жоохон ойрхон орох байхаа. Тиймээс лайк саба сайн хийгээд дэмжиж өгөөрэй. Бас юу гэж бодсноо сэтгэл хэсэгт үлдээгээрэй. За тэгээ дараагийнхаар уулзлаа түр бай. Ерөнхийдөө нэг партаар 2 цуврал буюу 2 өөр түүхийг ярина шүү. За.